Сайн мэцхан уу? Өдмөн дээр шинжлэх ухаан таны мэдхүн сууг үзүүлж байна. Европ судлаач Мөнх цол болон урлаг судлаач Амин Амины би Бурхтын дамаг нэвтрүүлгээ хөрөх гэж байна. Та манай нэвтрүүлгийг NTV телевиз болон Өдмөн дээр радио 83.3 107 хост телефоноор хүлээн авч сонсож байна. Нэвтрүүлгийн хамтран ажиллагчаар хариултаа хадгалын үйлчилгээг санал болгож буй Худалдаа хөгжлийн банк, Өдмөндөр промо кодыг ашиглан багцаа ахиулын үйлчилгээ санал болгож буй Mobicom маань оролцож байна. Өдрийн мэнд цалаа. Өдрийн мэнд Амина. За, өнөөдөр бид нар нэг амар гоё романтикч гэмээр юм шиг түүхийг ярих бах. Тийм. Тэгээд нөгөө анзаарах юм бол эмээнэл төгсөөлгүй хайрын түүх юм уу? Грекийн домогдох. Ер нь манай үзэгчид бас анзаарж байгаа. Грекийн домог маань өөрөө дандаа грекчүүдийн тэр сансар, огторгуй ертөнцийг хүлээн авах космологийн тэр хүзэл бодлоос нь шалтгаалаад хүн гэдэг чинь ерөөсөө энэ ертөнцийн нэгэн жижиг хэсэг учраас энэ ертөнцийнхаа хуйлд баригдаж явж байдаг тий. Тэгээ тийм учраас хувь заяанаасаа цогтхын аргагүйгээд бас маш олон эмгэнэлтэй төгсгөлүүдийг бол саяхан үзсэн. Энэ одоогийнх эмгэнэлтэй төгсгөлгүй мэн тий. Тийм эмгэнэлтэй төгсгөлгүй домог байна. Би ч өөрөө гайхаж байна. Тэгээ за маш сонирхолтой. За өнөөдрийн чи хоёр ярих домгийн баатрууд бол за нэвтрүүлгийн маань нэр үзэгсэлэн төгсгөчүүдийг хэн авардаг вэ гэдэг тий. Хэн авардаг юм бэ? Хоёрыг дуулгат Баатар ер нь тий. Тийм Баатар эрс үзэгсэлэн бүсгүүчүүдийг авардаг. Тэгэхээр өнөөдрийн үзэгсэлэнт авруулсан үзэгсэлэн бүсгүй маань Этиопийн гүнж Андромеда. Харин аварч байгаа Баатар ер нь бол Тэнгэр эрсийг эрхшээгчинхүү Персеус Баатар юм байна. Тэгэхээр энэ хоёрын хайрын түүхийг тэгээд энэ хоёрын түүхийг хуваалцнаа. За домгоо хоёлоо Персеусийн гарал үүслийн талаар хэрхэн төрсэн талаар хуваалцъя. Хэдийгээр урд нь бас өөр дугаар дээр ярьжсэн ч гэсэн үзэг сонсогчдод маань сонирхолтой явах лугээд. За Персеус бол Тэнгэр эрсийг эрхшээгчинхүү. Гэхдээ түүний өвөө нь Аргосын хаан Акрисиус хэмээн хаан байж. Акрисиус хаан өөрийн хүүг байсан. Тийм учраас Ораклийн Дельфигийн одоо зүнчдэр очоод удган дээр очоод гуйжилтэй надад ингээд удам залгах үр хүүг заяах уу гэсэн чинь Дельфигийн зүнч удган юу гэж хэлсэн бэ гэхээр та хүүтэй болж болохгүй. Хэрвээ та өөрийн хүүтэй ч юм уу таны үзэсгэлэн тохион данаа хүү гарвал та тэр хүүгийнх нь гарт ам эрсдэг юм байна. Тэр хүүтэй болж болохгүй гэдэг. Одоо тэ зөмлөө хэлсэн байна. Тэгээд айсан Акрисиус хаан үзэсгэлэнтэй Данай гэдэг охиноо эрчүүдийн харцнаас хайр дурлаас нуухаар шидэд өндөөр хүрэл цамхаг бариад тэр цамхгаар нь цамх нь хаалга байхгүй хүн ор харга байхгүй гагнчихсан. Тэгээд зөвхөн ингээд нарны гэрэл ингээд цухуух төдий орох тийм жижигхэн зайтай тийм хүрэл цамхаг бариад үзэсгэлэн тохион Данайгаа тэнд эрчүүдээс хайр сэтгэлээс нууцлээ. Гэтэл Тэнгэр эрсийг эрхшээгч Зевс үзэсгэлэнтэй охин хаана байгааг мэдж байгаа. Гоо үзэсгэлэнд нь дурлсан учраас үзэсгэлэнт Данайг ямраг болохоор шийдээд өөрөө алтан тусал болж хувраад үзэсгэлэн Данайг нуусан хүрл одоо тэр цамхгийн орой дээр байгаа тэр одоо өрөөл авирн руу алтан тусал болж нэвтрэн ороод Данай бүсгүйтэй дулалцаа тэр хоёр хүүхэдтэй болсон юм байна. Яа энэ сюжет боёо энэ үйл явдал болохоор урлагийн түүхэнд айгүй их байдаг. Үзэгчд маань зөвөр яг нэмэлтээр үзээрэй. Рембрандтын Зевс Даная дээр ирж байгаа нэг зураг байгаа. Густав Климт гээд алдартай үнсэлтийг зурсан тэгээ Венийн зураачийн яг Даная дээр Зевс ирж байгаа зураг. Тэгвэл Рембрандт болохоор Зевсийг тэр алтан бороо гэдгийг зөвөр алтан гэрлэр ингээд дүрслээд юу болохоор Густав Климт болохоор яг шууд юм алтан зооснууд урсаж орж ирж байгаа байдлаар дүрсэлсэн байдаг. Тэгээд тэрийг бас сонсогчд маань үзүүлэх сонирхолтой шүү. Тийм тэгэхээр энэ удаа Тэнгэр эрсийг эрхшээгч маань түүний хайр сэтгэлээ юу зогсохгүй гэдгийг дахин баталсан нэр. Алт олон хувирсан байгаа. За ингээд үзэгсэнт Данай охин жирэмсэн болсон. Тэгээ үзэгсэнт Данай охин жирэмсэн болоод хүү төрүүлсэн Персеус төрсөн байгаа. Гэтэл Акрисиус хаан үзэгсэнт охин жирэмсэн болцсныг мэдээд охиноо тэр лаврингаас нь гаргаад эцэг нь хийм бэ гэж асуухад Тэнгэр эрсийг эрхшээгч Зевс гэж охин нь хэлжилтэй. Гэтэл нөгөө айсан Акрисиус хаан чинь хэрвээ энэ хүүхэд бурхны үрсад бол би бурхны үрсадыг хороож бурхтыг хилэгнүүлж болохгүй. Гэтэл өөрийг нь алах тавилантай учраас тэр хүүг өөртөө ойрхон хажуудаа байлгаж чадаагүй учраас өөрийн үзэсгэлэн охин Данай түүний хүү Персеус хоёрын хувь тавиланг одоо амьдралыг нь хувь тавиланд нь шийдээд тэр хоёрыг модон авторанд одоо модон торхонд хийгээд тэнгис талаад шийдсэн байна. Нэг талаас алаагүй гэхдээ нөгөө талаас ингээд хувь заяанд өөрсдөд нь даатгаж байгаа юм байна тий. За тэгээд нөгөө ээж хүү хоёр тэнгис талаагаар олон өдөр хөвж явсны эцэст тэнгис талааг эрхшээгч Посейдон
ээжхүү хоёрыг өрөвдөө тэр хоёрыг амийг аврахаар шийдээд тэр хоёрыг амьд мэнд Серифос хэмээх арал дээр газардуулсан юм байна. Серифос хэмээх арал дээр газардсан тэр модон торхонд байгаа ээжхүү хоёрыг загсчин Диктус гэж нэгэн нэр олоод тэр модон авдраас нь салгаад Персис хүү өөрийн хүү шиг өсгсөн гэдэг. Тэр бол сайхан сэтгэлт загсчин байсан. Гэхдээ Диктус нь бол арлын хан Полидектусын дүү байсан гэж бас домог дээр гардаг. Тэгээ сайхан бүсгүйг хүүтэй навраад хүүг нь сайхан эрен болж өсгсөн. Тэр нь Персис баатар юм байна. За тэгээд нөгөө арлын Серифос арлын хаан Полидектус чинь үзэсгэлэн данай бүсгүй дурлж л дээ. Тэнгэр ирсийг иргэшигчийн хүүг гаргасан үзэсгэлэнтэй сайхан бүсгүй өөрийн ихнэр болгоё гэж шийдэж байна. Тэгээд үзэсгэлэн данайгийн өөрийнх нь хүсэл зорилгыг те сүрэн байж өөртөө ихнэр болгохыг хүссэн юм байна. Харин тэрийг нь нас бийт хүрчтэй сайхан залуу хүчтэй баатар болсон Персусыг дургуцчихлээ. Тэгээд Полидектус хаан ямар арга шийдсэн бэ гэхээр энэ хүүг хол явуулчвал энэ хүүг явуулаад хэцүү даалгавар сорилт өгөөд энэ хүүг хол явуулчвал би үзэсгэлэн ихтэй суух боломжтой байна гэд Персуст хэцүү даалгавар өгөх шийдсэн гэдэг. За тэр хэцүү даалгавар нь юу байсан бэ гэхээр Медузагийн толгойг, Горгон Медузагийн толгойг надад авчирч өгөө. Тэгвэл би чиний ээжтэй суухгүй. Хэрвээ авчирч чадахгүй бол би чиний ээжтэй сууна гэж. Гэтэл тэр үед Горгон Медузагийн толгойг авлахаар явсан нэгч баатар амьд иргэн ирээгүй. Бүгд чулуу болон хуурсан учраас Горгон Медуза руу нүдрүү нэгтлэн хараад чулуу болон хуурсан учраас эргэж ирээгүй гэдэг. За тэгээ ингээд ээжигээ нөгөө муу хандаа суулгахгүйгээд ам өгцөн Персус өөрөө Медузаг хэрхэн яаж хорохоо мэдгүй байж л тээ. Тэр мэдээж одоо Медузаг агнах нь амаргүй амьд өсөн тулаан байсан. Гэхдээ түүнд бурхны хүү байсан учраас бусад бурхууд бас туслахаар шийдэж гин. Тэгээд Персус маань тэнгисийн ирэг дээр гуниглан сууж байсан гэдэг. Тэгэхдээ зарч бурхан Эрмис ирээд тайвширхүү минь чиний хэцүү сорилт аванд бид нар чамааг орхихгүй бид туслана гэж амласан юм байна. За тэгээд бурхтын зарч Эрмис түнд далавч чахаагаа өгсөн гэдэг. Ариун охин тэнгэр Афина харин толин тусгалт хүрэл бамбаагаа өгсөн гэдэг зээлдүүлж байгаа. За тэгээ аимшигт мангас Горгонууд дээр очих замыг ол харгыг зааж өгсөн юм байна. Тамиг эргшээгч Эдис харин өөрийн далдын хард уулгыг өгсөн гэдэг бол дархан бурхан Эфестус ямар ч мангасыг дарах эдтэй хурц илдээ давтж өгсөн гэдэг Персус баатарт. Эхлээд Персус аялж авсаар 3 буурал ус шулмнууд болох Грей нартай таарсан гэдэг. За тэр 3 дундаа нэг нүдтэй түүнийгээ ээлжлэн дамжуулан хардаг. Бас дундаа нэг шүдтэй ч гэж гардаг. За Персус нэг нүдээ нөгөөгөө дамжуулах тэр мөчтөн шалмгааг их чинь тэр 3 нүдийг булаагаад авцсан байна. Харах ганц нүдээ алдсан буурал ус Грей шулмнууд түүнийгээ буцаа авахын тулд юу ч игээд бэлэн байсан ба Горгон дүүнэрийнхаа байгаа байрлалыг тэр 3-ын байдаг арлыг зааж өгөхөөсөр аргагүй болсон байна. Грейнүүд ч бас тэр Горгонуудын эгчнэр байхгүй юу? Тэгэж холбогдож байгаа юм байна тий. Тэгээд мэдээд байгаа юм байна шүү дээ хаана байгааг нь. Тийм учиртай юм байна. Тэгээд Горгон шулмнууд хаана байгаа газрыг арлыг зааж өгсөн нь Персус баатар маань нэг нүдийг буцааж өгөөд нэг нүдтэй 3 шулмд нэг нүдийг буцааж өгөөд аяллаа өргөжлүүлэхээр явсан гэдэг. За тэгээд замаа мэдсэн Персус цааш авч байгаад 3 Хесперидис гэх шөнийн болон нар жаргах мөчийн алтан туяануудтай таарав. Тэр бас 3 охин тэнгэрүүд гэдгийн 3 охид. Тэр 3 түнд нэг бэлэг өгсөн Медузаан толгойг хийсэн эдийнхээ хэмжээгээр сундаг тулам өгсөн юм байна. За ингээд элдэв шидийн зэвсэг далдын хардуулга, далавч шаахай сундаг тулмаа аваад Горгонуудын аралд нисэн очсон гэдэг. Далдын хардуулга өмсөд, нисдэг шаахаагаа өмсөд Горгоныг игтлэн харахгүй тулд Афина охин тэнгэрийн өгсөн толин тусгалт бамбаагаа уртаа барин Персус игчтэй 3 Горгоныг харсан. Тэр 3 ингээд далайн ирэг дээр унтчихсэн гэдгийг. Яагаад нөгөө Афина охин тэнгэр хүрл бамбаагаа өгөөд байна гэхээр Медузагийн нүдийг игтлэн харж болохгүй. Гэтэл тэр 3 игчдүүсээс аль нь Медуза гэдгийг бас мэдэхгүй байгаа. Түнд юусоо илдээ ганц удаа талаах боломж байсан. Тэгээд өөрөө игцэлж харахгүй тулд нөгөө бамбаанда 3 Горгоны тусгалыг харж агаад алсан гэдэг те. За тэгээд хин гэдгийг Медуза гэдэг тэр 3 игчдүүсээ аль нь гэдгийг мэдэхгүй гурлаа унтчихсан болохоор яаж алхаа мэдэхгүй байсан. Гэтэл түүний чихэнд Эрмис түнд аль нь Медуза болохыг хэлж өгсөн гэдэг. Зарч бурхан маань. Тэгээд нүдрүү нэгцэлж харахгүй тулд хүрэл бамбаагаа уртаа бариад шалмгаа хурдаар нисж очоод дархан бурхан Эфестусын давтсан хурц сэлмээр ганц далаалтаар унтаж байсан Горгон Медузагийн толгойг завчаад өнөөх сундаг тулмандаа хийгээд бушуухан гिचэн нисэн отсон гэдэг.
Энд Ирмес нөгөө далавчид шахахаа бас өгсөн гэдэг байхгүй юу? Тийм учраас Персеус нисчихсэн. За ингээд Медузагийн толгойг те ганц ингээд далаалтаар те дархан бурхан Эфестусын өгсөн сэлмээр завчхад Медузагийн толгооноос олгооцсон харц ус. Урсан гойцсон гэдэг бөгөөд тэр олгооцсон харц усаас нь далавчид цагаамаар Пегасус тэгээд бодонга бит Хрисос Баатар төрсөн гэдэг. Тэгээд нөгөө Персей маань өөрөө юм гоё морьтой болж байгаа тий. Персей Белерофон Пегасусыг эзэмшдэг байхгүй юу? Нөгөө кинон дээр Wrath of the Titans, Clash of the Titans гэдэг Холливуудын кино байдаг. Египтийн Грекийн бурхтаас сэтүүлсэн. Тэрэн дээр бол Персеус хар морь ундаг. Гэтэл домгон дээрээ бол хар цустай морь байхгүй. Цагаан цустай ганц далавчид морь байгаа нь Пегасус. Түүнийг Белерофон Баатар ундаг юм байна. За тэгээд Персеус маань Горгон Медузагийн толгойг нөгөө спиритүүдийн өгсөн шидэт тулмандаа игээд тэндээс нисэн оцсон гэдэг. Тэгээд Африк твдээгүүр нисчихсэн гэдгийг. Африк твдээгүүр нисээд тэр тулмтай тулмд байгаа Медузагийн толгоноос хар цус ингээд олгоотон элсэн дээгүүр нэг унсанд зэрлэг аратан амтан үүссэн гэдэг. Ингээд Персеус Баатар маань Горгон Медузаг алаад дараагийн адал явдалтаа бэлтэж байгаа нь юм байна. За хоёул өнөөдрийнхөө ивент тэтгэгчдийг нэг дуртах уу? За тэгээ өнөөдрийн ивент тэтгэгчээр маань хариултаа хадгалъя үйлчлэгийг санал болгож байгаа худалдаа хөгжлийн банк оролцож байгаа. За тэгээ хариултаа хадгалъя гэдэг үйлчлэг маань уучлаарай. Тийм байна. Үрждэг сар хариултаа хадгалъя те. За худалдаа хөгжлийн банк маань 3 сарын 12-наас 4 сарын 12-ны хүртэл хариултаа хадгалъя үйлчлэгээр олсон 25,000 төгрөгийг 2 дахин үржүүлээд 50,000 төгрөг болгон урамшуулж байгаа юм байна. Тэгэхээр урамшуулт хөтөлбөрт хэрхэн хамрагдах вэ? Хэрвээ та худалдаа хөгжлийн банкны харилцагч биш бол дэлгэцэн дээр гарч байгаа QR кодыг уншуулад CDB онлайн аппликейшнийг татаж харилцагчаар бүртгүүлнэ. Аппликейшнийг ашиглан 6 болон түүнээс дээш сарын хугацаатай хадгаламжийн данс нээгээд түүнийг харилцах данстай холбох ёстой юм байна. Хэрвээ танд харилцах данс байхгүй бол мэдээж аппликейшнийг ашиглаад харилцах данс нээх боломжтой. Тэгээд та тэр харилцах дансан дээрээ худалдаа хөгжлийн банкны Brito Visa, Master гэх мэт бит бус картуудыг, виртуал картуудыг мөн аппликейшнээр ашиглаад захиалаад харилцах данстай холбох ёстой. За тэгээд та нөгөө өдөр тутамдаа шинэ картаараа харилцах шинээр бий болгосон харилцах дансаа ашиглах гэж хийнэ шүү дээ тий. Тэгэхээр нөгөө таны хариултандаас татагдах задгаа мөнгө нь таны түрүүхэн нээсэн хадгаламжийн данс руу ороод явах юм байна. Тэгээд таны энэ дүн маань хадгалсан дүн маань нөгөө хариултаараа хадгалсан дүн маань цугларсан дүн маань 25,000 төгрөгнөөс дээш болох юм бол 2 дахин үржүүлээ 50,000 төгрөг болгон таны хугацаатай хадгаламжийн данс руу бэлэг болгоо орох юм байна. За хэрвээ та худалдаа хөгжлийн банкны харилцагч өөрөө бол шинээр хэрхэн бүртгүүлэх вэ гэхээр та урамшууллын хугацаанд буюу 3 сарын 12-наас 4 сарын 12-ны хооронд багтаж хариултаа хадгалын үйлчилгээнд шинээр бүртгүүлнэ. Та мэдээж аппликейшн ашиглаад хадгаламжийн дансаа хариултаа хадгалын үйлчилгээнд бүртгүүлнэ. Тэгээ мэдээж та харилцах дансан дээр худалдаа хөгжлийн банкны Brito Master гэх картуудтай байх ёстой. Та картуудаа харилцах данстай холбосон байна. Тэгээл яг түрүүнтэй адилхан 6 буюу түүнээс дээш сарын хугацаатай хадгаламжийн данстай холбол хариултаа цуглуулад байна гэсэн үг юм байна. За тэгээ хариултаа хадгалын үйлчилгээг та өөрөө аль хэдийн ашигладаг бол та шинээр чинь данс нэгээд тэр дансаа холбож болох юм байна. Хэрэг та дүнгээ нэмэгдүүлэх боломжгүй буюу хариултаа хадгалын үйлчилгээнд та 50,000 төгрөгөөр бүртгүүлсэн бол дээд нь 5,000 шүү дээ тий. Бүртгүүлсэн бол өөр хадгаламжийн данстай холбоод энэ үйлчилгээнд мөн дахин орох боломжтой байгаа юм байна. За тэгэхээр урамшууллын хугацаа маань 3 сарын 12-наас 4 сарын 12-ны хүртэл урамшууллын хугацаанд 25,000 төгрөгийн хадгаламжийн дансанд хэзээ орох вэ гэхээр 7 хоног бүрийн даваа гарагт шалгуур хангасан харилцагчийн хадгаламжийн данс руу банкнаас шилжүүлнэ. За тэгээд 25,000 төгрөгийн хариултаа хадгалын урамшуулалд нэг удаа оролцох хэрэгтэй. Тийм байна. За тэгээд та бүхэн тухайн үйлчилгээг авъя гэвэл өөртөө хамгийн ойрхон дурын худалдаа хөгжлийн банкны салбар дээр очиод шинээр бүртгүүлж болно. Эсвэл өөрийнхөөдөө байгаа дансыг холбуулж болно. Хэлбэр арга нь бол мэдээж худалдаа хөгжлийн банк онлайн аппликейшнийг татаал та өөрөө хүссэн бүх үйлчилгээгээ аваад шинээр дансаа нэгээд картаа холбоод хариултаа хадгалын үйлчилгээнд оролцох боломжтой юм байна. За ивент тэтгэгч нартай маш их баярлалаа. За Персей маань ямар ч байсан Медузаг бол хороочлоо. Тий, Медузаг хорооцсон. За Персей маань үргэлжлүүлээд хайцсан бэ гэхээр тэр за Этиопи одоо бол хойд Африкийн Африкийн зүүн хойд хэсэгт
улс байгаа тий. А гэтээ Грекийн томог дээр Этиопия гэж гардаг. Тэр нь ер нь бол хойд Африкийг, зүүн хойд Африкийг нэлдэн хэлээд байдаг. Зарим их сурвалжууд дээр бараг хойшоогоо Левант руу, Палестин руу хүртэлх газар нутгийг эртний Грекийн томогчдод бол Этиопия гэж нэрлэх нь байдаг. За Этиопия гэдэг нэр нь өөрөө грек гаралтай үг. Тэр нь бол нөгөө борлсон царайтай, түлэгдсэн царайтай, улаан царайтай гэсэн агуулгыг илэрхийлж байгаа. Тэгэхээр ер нь бол нэг хойд Африкийн бараан зүсмийн, түлэгдсэн царайтай зүсмийн хүмүүсийг эртний грекүүд маань Этиопчууд гэж нэрлээ тэр нутгийг бас Этиопия гэж нэрлэх нь байдаг. А яг хойд Африка, баруун хойд Африка бол Либия гэж нэрлэдэг байсан. Нэлтэнтэй Либия гэж нэрлэдэг байсныг ярьжсэн. Грекчүүд уучлаа. Грекчүүд ер нь бусад ард түмнийг аягүй их янз янзын нэршил өгдөг байсан тий. Жишээ нь ингээд одоо бид нар варвар гэж яриад байдаг шүү дээ тий. Тэгэхээр варвар буюу зэрлэгүүд гэж орчуулад байдаг. Гэтэл тэр үг чинь грек хүнээс бусад хэл ам нь ойлгохдохгүй бар гэж ярьдаг хүмүүс гэж зэрлэгүүд гэдэг өөрөөсөө бусад ард түмнийг нэрлсэн байх жишээ нэ тий. Ер нь бол нэг маш олон үг латин хэлний хүртэл маш олон үг грек гаралтай байдаг тий. Египтүүд гэж ярьдаг, Египт гэж ярьдаг, Египтос гэд грек гаралтай үг. Тийм тий. Египтчууд уг нь өөрсдөө бол нөгөө Кемет буюу хар газрын хүмүүс гэж нэрлэдэг байсан юм билээ. За одоо домгоо үргэлжлүүлье. За ингээд Персус баатар маань Медузаг оргны толгойг тулмандаа ичээд газар дэлхийн хязгаар хүртэл явсан юм байна. Буцах замдаа газар дэлхийн хязгаарыг хаана гэж үздэг байсан бэ гэхээр хойд Африкийг хэлээд байгаа. Одоогийн Марокко тий хойд Африкийн улсуудыг хэлдэг. Тэгэж явсаар хагаад Атлас Титантай таарлтажлаа. Тэгээ Атлас Титаныг таарлаад Атлас Титан тэнд нөгөө Титанууд Олимп уулын эрхтийн одоо Олимп уулын бурхтын эсрэг дайнд Титануудаа тэргүүлэн манлайлан оролцоод шийтгэгдээд орчлон ертөнцийг нуруунд дээрээ үрхээр гисгээгдээд орчлон ертөнцийг нуруунд дээрээ үрэх хүнд гисгээл шийтгэлээ идэлж байгаа. Тэнд байгаа Титан бурхан. А гэтэл Атласт нэг олон жилийн өмнө нэг зүүн иржилтэй. Тэр зүүнээ нэгэн өдөр чамд бурхны хүү тэнгэр ирсэг иршигчин хүү ирээд Хесперидийн цэцэрлэгийн алтан алимнаас чунгуйна. Алтан алимнаас ч хулгайлах гэж оролдсон түнд өгч болохгүй шүү гэж хэлсэн юм байна. Тэрийг санджасан Атлас Персусыг тийм таатай хүлээж авсангүй л дээ. Персус өөрийгөө хэлж холын замын аянд ундаас ядарсан намайг амруулаач ээ, хооллооч ээ. Би тэнгэр ирсэг иршигчин хүү байна гэж хэлж л дээ. Гэтэл Атлас түүнийг нь таатайгаар хүлээн аваад Персусыг дайлж сайлаагүй учраас Персус тулгамд байсан Медузагийн толгой гаргаж ирээд Атлас Титаныг чулуу болгон хувируулсанд Атласын улс бий болсон гэдэг. Нэр бас тэр Персей баатар маань маш олон удаа энэ Медузагийн толгойг ашиглаж маш олон бас хүмүүсийг чулуу болгож хувиргацсан уу тий? Ер нь бол их ашиглана. Одоо бүгдээр энэ талаар ярилцсан. За Атлас Титаныг чулуу болгоод Атласын нуруу болгочоод буцаж явхдаа тэрээр далайн ирэг дээр тэнгис далайн ирэг дээр аим шиг том чулуун хавцалт одоо чулуу юм те асаг гэдэг үлээ хавцалт үзэсгэлэнтэй охин ингээд маш зузаан бат бүх ган гинжинд гавлагдсан байгааг харж гин. Тэр үзэсгэлэнтэй охин бол Этиопийн гүнж Этиопийн хаан Сефис хааны охин Андромеда байсан юм байна. Тэр үед Этиопия гэдэг нь одоо зүүн хойд Африк хэлээд нь шүү дээ те. Сефис гэмээ хаан сэнти заларч байсан бөгөөд түүний үзэсгэлэнтэй гэргийг Кассиопе гэж байж. Кассиопе хатан байсан байна. Энэ хоёр Андромеда хэмээх хосгүй үзэсгэлэнтэй охинтой байсан. А гэтэл хаан хатан хоёртой үзэсгэлэнтэй Кассиопе охин өөрийн охиныхоо гоо үзэсгэлэнг Тэнгис далайн хаан одоо өвгөн тэнгис гэдэг нэр идэж гардаг. Тэрний олон үзэсгэлэнтэй охин савдгуудаас үзэсгэлэнтэй гэж өнгөрдөг байж. Далай тэнгисийн савдаг одоо эзэн өвгөн тэнгист нэрийн үзэгсэн савдаг охиноос миний охин илүү үзэгсэнтэй гэж өнгөрсөнд тэнгис далайг эрхшээгч Посейдон хэлэгнээд аимшигтай Кетус хэмээх аимшигтай мангасыг Этиопийн нутгийг түүх ихээр явуулсан юм байна. Тэнгис далайг эрхшээгч байсан учраас аимшигтай үер явуулаад газар нутгийг нь усан давтаагаад хоол хүнсгүй болоод хүн амыг нь амтэн хүн зон амтэн олныг нь усан живүүлж хороогоод ээж гин. Тэгээд аимшигтай Кетус хэмээх мангасыг тэр нутгийг түүхээр бас илгээсэн гэдэг. Тэгээд аргаа барсан хаан хатан хоёр зүнчдэр очиж л дээ. Аман хэмээх зүнчдэр очисон гэдэг. Аман хэмээс зүнчдэр очиод
тэнгис далайг эргэшигчийг хэсэг нь хэрхэн тайлбарлах вэ? Түүний илгээс энэ аимшигт Кетус гэдэг мангасыг хэрхэн номхруулж дарах вэ гэж асуусанд Аман химээх зүүн чинь юу гэж хэлсэн бэ гэхээр та хоёр өөрийн охиноо өвгөн тэнгис нэрээдийн үзэсгэлэн савдаг охиноос илүү үзэсгэлэнтэй гэж өнгөрсөн учраас тэнгис далайг эргэшигч хэлгэнсэн юм байна. Тэгэхээр өөрийн үзэсгэлэнт охиноо энэ Кетус гэдэг мангаст нь өргөл орцуулгын өргөл тэр тайвшраад танаа нутгийг үерээс өвчин зовлонгоос халдварт өвчнөд өлсгөлөнгөөс гэтлгэх юм байна гэж хэлсэнд нутгийн олон иргэдэн сонсчлээ энэ зүнг. Тэгээ хаан хатан хоёроос үзэсгэлэнт охиноо Кетус мангаст өргөл барьц болгон үг, өргөл барьц болгон үг гэж удаа дараа шаардсан учраас хаан хатан хоёр аргагүй ирэхэнд өөрийнхөө үзэсгэлэнт охин Андромедаг Кетус хэмээх далайгаас гарч ирдэг аимшигт мангаст өргөл барьц болгон тэнгисийн ирэг дээр байгаа том хавцал чулуун дээр хүнд бат бөх ган гинжээр гавлаад орхисон байсан тань Персус Баатар маань таарсан юм байна. За одоо яг аврах нь уу? Аварна. За тэгээд юу болсон бэ гэхээр Персус маань хаан дээр очиж гэн Этиопийн хаан дээр очиж үзэсгэлэн охин дурлцсан. Өөрийгөө тэр үзэсгэлэн охиныг аварч чадна гэдгийг ойлгочихсон мэдчихсэн. Медузагийн толгой тулгамд нь байгаа учраас. Тэгээд хаан дээр очиод ингэж хэлж үзэсгэлэн охины чинь би аврья. Аимшигтай дайсан ч гэсэн би дарж номгохдгийг. Харин та үзэсгэлэн охин Андромедагаа надад гэргий болгон өгнө гэж амлаа гэж хэлсэн байна. Тэгээд энэ хариуд нь Этиопийн хаан аргаа барсан. Сефис хаан маань тгээ миний үзэсгэлэн охиныг авраад аимшигт нутаг орныг минь түвэж байгаа аимшигт Кетус мангасыг хороовол үзэсгэлэн охиноо би чамд гэргий болгон өгье гэж хэлээд андгаа дараа өгсөн байна. Харин Персус бол Кетус мангасыг хороо хамархан байж л дээ. Үзэсгэлэн Андромеда охин гүнж гавлагдсан байгаа чулуун хавцал дээр очиод нөгөө аимшигт Кетус мангас далаа тэнгисээс гарч ирэхийг хүлээж ээж гин. Тэгээ аимшигт мангас далаа тэнгисээс гарч ирэхэд нь өөрийн тулманд байсан Медузагийн толгойг нүдрүү нэгцлүүлэн харсанд Кетус мангас нь чулуу болгон хувирсан гэдэг. Хөрхөө Медуза маань олон одоо хэрэг болж энэ да Персид маань. Харин тий. Ингээд үзэсгэлэн охин Андромедаг авраад тэрээр өөрийн гэргий болгосон гэдэг. Тэгээд буцаагүй байхдаа Этиоп нутаг тэр хоёрт хаан элбэг дэлбэг сайхан найраж өгсөн гэдэг. Тэгээд тэр хоёрын дундаас тэр хоёр 6 хүү охинтой болсон гэдэг. Гэхдээ тэр хоёр Этиоп нутагт байхад нь тэр хоёрын дундаас Персис гэж хүү гарсан. Тэгээд Персис хүүг Этиопийн хаан Сефис түүний хатан Кассиопи хоёрт өсгөн том болгоорой гэд үлдээсэн гэдэг. Тэгээд үргэлжлээд Персус Баатар маань үзэсгэлэнт гэргий гоо гүнж Андромедагаа аваад өөрийн ээж Данаыг аврахаар Серифос арлал руу буцсан гэдэг. Нутаг утсан. Тий, Серифос арлал руу нутаж байгаа. Яг нөгөө төрсөн нутагт Акрисус Аргосын хаан Акрисус өөгийн нутаг дээр бол хараагаа очиог баг. Гайхалтай. За Персей маань сайхан Андромеда бүсгүйг үзэсгэлэнт бүсгүйг аварсны дараа хэдүүлээ төр 21-р зуунлуугаа буцаж очиод хамтран ажиллагч азарлаа. За хамтран ажиллагч маань болохоор энэ удаад одмондөр промо кодыг ашиглаад багцаа ахиулах, дата багцаа ахиулах үйлчилгээ санал болгож байгаа Mobicom байгаа юм байна. За Mobicom-ийн яасан бэ гэхээр ингэж байгаа юм байна. Ер нь одоо юу л хэрэгтэй энэ ертөнцид те одоо 21-р зуунд дата ерөөсөл дата бол бүх юм болчлоо шүү дээ. Тэгэхээр нөгөө дата их байх тусмаа тэрний хэрэглээ маань хязгааргүй байх тийм хэрэгцээ бидэрт үүсээд байна. Тэгэхээр Mobicom-ын дугаартай хэрэглэгч нар маань одоо яг энэ доор харагдаж байгаа од мөндөр гэдэг промо код байгаа. Энэ промо кодыг ашиглаад одоо 15 багцаа ахиулаад 15 ГБ нэмчих юм бол 24 ГБ дата бэлгэн авна гинэ. Тэгэхээр од мөндрийн сонсогч Mobicom дугаартай хүмүүст их гоё боломж ах шиг байна. Ганцхан үйлдэлгийн 15 ГБ-ыг нэмнэ. Тэгээд 24 ГБ зүгээр бэлгэнд авна гэхээр нийтдээ 39 ГБ дататай болно гэсэн үг байна. Тийм байна. Ямар хугацаанд юм бол энэ? За тэгэхээр энэ маань хугацаа заагаагүй байна. Гэхдээ ер нь бол хурдхан л байсан дээр баг. Яг одоо нэвтрүүлгээ сонсож байгаа бол яг одоо датагаа бэлгэнд аваарай. Тэгэхээр Mobicom гэдэг аппликейшн руугаа ороод багцаа ахиулах тийм сонголтыг. Тэгээд од мөндөр гэсэн промо кодыг ашиглана. Тий, яг энэ доор харагдаж байгаа. За баярлалаа. Ивент тэтгэгч хамтран ажиллагч нартаа маш их баярлалаа. За Персей маань болохоор нутаг буцах ч юм уу одоо яг тэр очсон байгаа Андромеда бүсгүйгээ аварчихсан бас хүүхдүүдтэй алчихсан тий.
Хоёлоо одоо уран зураг байна уу? Домгой дуусах уу? За тэгвэл ер нь сая бол ингээд Персей Баатар чинь ийм юм бэлээ. Геркулесийн өвөг эцэг юм бэлээ шүү. Өвөг эцэг тий. Тэгэхээр их гоё болж байгаа. Ер нь ингээд нөгөө Баатруудын юм холбогдоод явж байгаа байхгүй. Тэгснэ нөгөө Илиад дээр нэг мөрт гард юм байна л да. Айгу хөөрхөн мөрт зүгээр санагцсан. Ингэнэ нөгөө Зевс. Тэгээ тэнгэр ирхшээгч олон сайхан гүцсгэлэнтэй бүсгүйд дуртай Зевс маань Данаа яг ингээд ороодтой далтан бороо ороод ирсэн байгаа шүү дээ. Тэгсэн хэрнээ нөгөө Ира гээд их нэртэйгээ маргалдаж байгаа шүү дээ. Тэгснэ Персей хэмэх Агва Баатрыг төрүүлсэн Данаягаас илүү би чамдаа хайртай шүү дээ Ира гээд. Тэр хоёрын Ира Зевс хоёрын хэрүүлийн дундуур хүртэл Персеийг Агва Баатар гэдгийг нь магтсан ер нь Илиадын тийм хэсэг байд юм бэлээ. Ер нь бол Персеийн талаар маш олон их сурвалжуудад эртний үеэс ахуулаад байсан тий. Гэхдээ ер нь Европын урлагийн түүхийг харах юм бол нэгэн одоо шинэ үе. За дундад 100 1300-аад оноос ахуулаад ч юм уу ихвчлэн яг энэ Андромедаг юу яасан сулалсан Андромедаг аварсан яг үзэсгэлэнт Баатар үзэсгэлэнт бүсгүйг Агва Баатар аварсан гэдэг хэсэг нь илүү чухал байдаг юм л да. Мэдээж нөгөө нэг дундад 100-ны үеийн хөрөнгөний нийгмийн зохион байгуулалтаас болоод одоо тэр хоёрыг дуулахад Баатрууд чинь ямар нэгэн хизээч хөршгүй тийм мундаг үзэсгэлэнтэй бүсгүйн төлөө амь амьдралаа зориулсан идеолог тийм оюун санааны өндөрлөгтэй байсан тий. Тэрнтэй нэг зөгцөж байгаа нэг талаас нөгөө талаас болохоор мэдээж ийм баатарлаг, ёс суртахуунлаг, одоо гимгүү зүйлийг аварж байгаа, гимгүү үзэсгэлэнтэй бүсгүйг аварж байгаа хайр дурлал ингээд ялан дийлж байгаа. Тийм домог учраас магадгүй энэ шинэ үеийн зураач нарт их таалагдчих байсан байх шиг байна. Тэгэд бүр учиргүй олон зураач нар байгаа. Гэхдээ өнөөдөр хэдүүлээ яг Питер Паул Рубенсийн хэсгээс нь зургийг тайлбарлаж харъя гэж бодож байна. За Рубенсээс өмнө манай найруулагч бас нэг юм хөөрхөн баар савыг үзүүлээд өгөөч 0 зураг дээр. Энэ ийм хэлбэртэй баар савыг болохоор Ликиф гэдэг байхгүй юу? Манай ерний өмнөх 5 дугаар зууны баар. Тэр нөө зулаагийн маань түрүүн ярьсан айгүй хөөрхөн нэг юм юу байгааз би зулаа их чиг зулаа гэх зүгээр штэ. Цаанаас надад айгүй байна. За яг хоо. За зулаа хөтлөгчийн маань ярьсан. Яг Персей Данаа Персеийг аваад ингээд хөөгдөж байгаа. Тэгээ эртний их сурвалжууд дээр бол бас нэг нэлийн тийм драматик те нэлийн өрөвдөлтэй бас мөртүүд бичигдсэн байдаг те. Ингээд Зевст залбирж байгаа ингээд хүү бит хоёрыг авраач гээд тэгээд нэг юм модон хайрцагын дотор тэнгис далайд хөвж байгаа. Энд чинь зүгээр л нэг баар сав гэхтээ гайхалтай бас тэр яг далайд хөвж байгаа дээр нэгээд энэ ямар нэгэн захлаа ч юм уу шууд ингэж нисэж байгаа их хөрхөн баар байна лээ. За гол зураглуугаа ороход Питер Паул Рубенс маань барокко үеийн урлагийн буюу 17 дугаар зууны маш том төлөөлөгч. Питер Паул Рубенсийг биедүүлээ дандаа ярьдаг ерөөсөө илүү дэлжинтэй, целлюлиттэй үзэсгэлэнтэй бүсгүйчүүдийг дүрсэлснээрээ дэлхийн урлагийн төвөнд алдартай гэдэг. Гэхдээ үүнээс гадна үнэхээр одоо барокко үеийн язгууртнуудын тэр аз жаргал, таашаал, амьдралаас авч байгаа тэр таашаалаа өөрийнхөө эрүүл, саруул, улаан хацар тийм юм хангалуун тансаг биеэр тий элбэг дэлбэг биеэр харуулж байгаа тийм зураач байна. За ингээд харангууд энэ зураг маань хоёр хувилбар байгаа. Нэг нь болохоор Эрмитаж таа, нөгөөх нь Берлиний галерейд байгаа байхгүй. Тэгэд хоёулаа баруун зүүн хоёр талаасаа ингээд уншигддаг. Бас сонирхолтой нөгөө зохиомжийн төвийг нь буюу Андромеда Персей хоёрыг хаана зурснаасаа шалтгаалаад за хэдүүлээ Эрмитажд байгаа ингээд хувилбарыг үзэх юм бол Персей Баатар гэдгийг бол бид нар мэдээж хуйг дуулахаас гадна шууд Медуза Горгонагийн Бамбайтай байгаагаар нь мэдж байна. За ингээд Медуза би түрүү нөгөө асуугаад байсан ихэвчлэн шинэ үеийн урлагийн уран зургуудад Персей Баатар маань далавчтай Пегасус морьтой дүрслэгддэг. Тэр мэдээж Горгонагийн цуснаас ургаж гарч ирсэн гэдэг утгаарны холбоос авсан байх л та. За тэгээд энэ дээр бол Персей Баатрын эргэн тойронд дах дүрслүүдийг харах юм бол Пегасус морины доор болохоор ер нь энэ зурганд эргэн тойронд дандаа юм пути буюу эднэр бол яг амуурууд биш, тэнгэрийн элчүүд биш, зурганд юм туслах дөрүүдээр орж ирдэг жижигхэн хайр дурлалын
эротын ямар нэгэн юм ипостас дөрүүд юм уу та тэгэж орж ирдэг. Тэгэхээр энэ нэг талаас ингээд юу яаж байгаа юм л та. Энэ жижигэн Путинер маань Пегасусыг барьж байгаа үстэй. Тэгээд энэ барьж байгаа яг дүрслэх урлагийн бэлэгдлийн хэлээрээ болохоор Пегасусыг тийм нэг юм аратналаг шинжтэй гэж үзээд энэ Путинер ингээд барьж ахаараа ёс суртахуун тий өөрийнхөө аратналаг тийм хүслийг дарж байгаа. Одоо ингээд энэ хоёрын хоорондын хайр дурлал бол ямар нэгэн тийм аратналаг зүйлсээс бүрдэж байгаа зүйл биш. Би бинийгаа чин үнэнчээр цэвэр ариун сэтгэлээр хайрлаж байгаа гэсэн нэг тийм бэлэгдэл гараад ирж байгаа юм. Гэхдээ Рубенс маань болохоор юмд маш хөвгөлтэй ханддаг хүн учраас энэ чи эдгээр ингээд сахилгуутай л ингээд эргэн тойронд нь байж байгаа юм тий. За дээдлийнх нь хэсгийг харах юм бол ийм далавчтай эмэгтэй Персей Баатарт маань ялалтын титмиг зөвлөж байгаа. Энэ бол эртний Грекийн домогт яг тусдаа дүүрээр бус их хүчлэн зүгээр бусад баатруудыг дагалдан хамт явж идэг. Зевсийг ялангуяа дагалдан хамт явдаг. Ялалтын дайны бурхан Никаг төрсөлж байгаа. За Андромедагийн дүр маань үнэхээр нандин дүрслэгдсэн байна. Тэгээ мөрнийхэн тэнцээ унж байгаа өснөөс гадна Андромеда маань эртний Грекийн Пудика Венера Пудика гэдэг тэр дэгээр дүрслэгдэж байгаа. Пудика гэдэг нэг ичимтгий Венера гэж байгаа юм. Тэгээ нэг өөрийнхөө хамаг нандин одоо биеийнхаа хэсгүүдийг нэлээд ичингөрч дарсан байдалтай тийм баримлыг бол энэ болохоор нэг цэвэр ариун. Тэгэхээр Андромеда Венера гэсэн энд нэг юм дүрслэл гарч байгаа юм л та. Тийм Венера шиг, Афродита шиг ийм цэвэр ариун тэр ичж байгаа дөнгөж уснасаа гарч байгаа тэр Венераг дүрслсэн дүрслэлээр дүрслэгддэг. Юу болохоор манай Персей маань болохоор эртний Грекийн баримл шиг. Баримл дундаа контрапост гэдэг ийм баримлын поз байдаг. Нэг хөлн дээрээ ачаа аваад нөгөө хөл нь арай ийм ачаагүйгээр ийм өргөгдсөн байдалтай. Тэгээд яг нэг мөр нөгөө хөл хоёрыг ингэж хооронд нь эсрэгцүүлэн мөрийн суллаж хөлөнд нь ачаа өгөх гэх мэтчлэн. Тэгээд энийг бас нөгөө эс хэлбэрийн үзэгчд маань сонсогчд маань ч гэсэн Питер Паул Рубенс Персей ба Андромеда гэд хайх юм бол шууд энэ зураг гараад ирнэ. Персеус ба Андромеда гэд үзэгчд маань ингээд шууд өөрөөсөө санаандаа төсөөлөд Персей Баатрыг харах юм бол нэм эс үсэг одоо латинаар эс гэж бичгээр ямар болтгоо. Тийм латин. Энэ бол нөгөө Грекийн алтан үеийн баримлуудын поз байна тий. Илүү нөгөө хөдөлгөөн ороод илүү бодит болоод биеийн жингийн яг нэг ташаан дээр нь илүү бодитоор өмнөх ингээл тэрний өмнөх үеч яг нэг ингэсэн тий. Яг үнэ манай ерний өмнөх 8-аас 10 дугаар зуунд болохоор Грекийн нөгөө архаик үе гэхэд Персийн эзэнт гүрэнтэй дайн хийхээс өмнөх үе. Тэгвэл тэр үедээ болохоор грекчүүд маань арай л нөгөө Европын соёл иргэншил ирээдүйд одоо Европын соёл иргэншлийн их булаг гэж яриад байгаа шүү дээ. Тэрийг ер нь ойлгоогүй байсан үе. Тэгэхээр илүү эртний Египтийн тэр фараоны бурхтын тэг нөлөөтэй нэг поз нь баримлуудын поз юм байдаг тий. Тийм, Курос болон Кура гэдэг тиймэрхүү баримлууд дандаа нэг хөл нь урагшаага болсон маш зогсон байдалтай. Гэхдээ айгүй хөрхэн тэр Кура дээр хүртэл Кура болон Курос нь бол нөгөө эрэгтэй баримлыг хэлж байгаа тий. Тэгэнгүүт Курос гэд баримлууд дээр хүртэл ингээд уртлынх нь өвдгийг ингэж бодит болохгүй айгүйх зорж морсон ингээд юм өвдөгний нэг бөөрх нүд гэж байдаг шүү дээ. Тэрийг айгүй юм бөөрхий байдлаар зорсон гэд. Тэгэнгүүт грекчүүд маань 8-аас 6 дугаар зуунд яг тийм дорны соёлын маш их нөлөөтэй байж хагаад тэр тухайн дорны соёлоос хизээ бүр мөсөн одоо тусгаар тогтносон би соёлын хувьд гэх юм бол персүүдтэй дайн хийснийхаа дараа. Персүүдтэй дайн хийснийхаа дараа манай ер нь 5-аас 4 дугаар зуунд бол яг Грекийн хот улсууд тэр тусмаа Афинд бол сонгодог урлагийн хөгжил нь давмгай явагдаад ер нь яаж дүрсэлвэл хүнийг бодиттой дүрсэлж болох юм бэ? Яагаад бодиттой дүрсэлж байгаа вэ гэхээр тэр сонирн баггүй. Тэр үед философт нөгөө Сократ, Платон, Аристотель маань яг хүн гэж юу вэ? Хүний асуудал юу вэ? За космолог буюу сансар судлал гэдэг нь зөвхөн нөгөө гариг огторгой биш л ер нь огторгой болон хүн хоёрын хоорондын харилцааг л судалж байсан л та. Гэхдээ сансар огторгойгоос гадна яг энэ хүн гэж дангаараа юу юм бэ? Хүн гэж юу вэ? Ер нь Сократ ч нөгөө гэж юу вэ гэдэг асуултыг гаргаж ирсэн шүү дээ. Тэгэхээр хүн гэж юу вэ гэдэг асуулт маань философт гараад ирэхээр хүнийг яаж дүрслэх вэ гэдэг асуудал баримл дээр нь гараад ирж байгаа. Тэгэхээр энэ баримлын энэ поз, энэ асуудлыг шинэ үед хаа байсан те 17 дугаар зуунд одоо баг манай нэг тий тэгэхээр ч одоо 2000 жилийн дараа
тийм дахин гаргаж ирж тавьж байгаа ийм дүрслэл байна. За мөн Берлинд байгаа хувилбарыг бас хэдүүлээ харж болно. Берлинд байгаа хувилбар нь бол Эрмитажд байгаа хувилбарыг бодвол арай илүү зөөлөн, илүү нэг тийм өгүүллийн шинж чанартай. Яагаад тэгэхээр энэ Берлинд байгаа хувилбар нь болохоор нэг тийм тайван уншигдаж байгаа байхгүй юу? Хоёулаа Рубенсийн бүтээл үү? Тий, хоёулаа Рубенсийн бүтээл байхгүй. Яг л нэг сэдвтэй. Тийм байна. Тий. Гэхдээ нөгөө Рубенс болохоор өөрөө хөдөлгөөн маш сайн хийж тэгээ хүний тэр сэтгэл хөдлөлийн илэрхийллийг энэ динамик зураасуудаар их илэрхийлдэг байсан. Тэгсэн чинь энэ Берлиний хувилбар нь хамаагүй тайван байгаа. Тийм байна. Маш тайван харагдчихээн. Тэгээд яг хуу Андромеда Персес хоёрын хоорондох динамик ч юм уу тэг хувцлалт Андромедаг нүцгэн дүрлэлт нь бол тэг Пучинууд байгаа нь бол хэвээрээ хэрнээ Пегасусын биеийн хилэмж өөр байна. Тий, Пегасусын биеийн хилэмж. Тэгээд нөгөө ер нь эргэн тойрондох юуны пейзаж буюу байгаль байгалийн хувьд ч гэсэн Эрмитажийн хувилбар дээр нь болохоор нөгөө дүгрүүдэд нь илүү их анхаарал өгсөн. Одоо Берлиний хувилбарт болохоор Андромеда Персей хоёр өөрөө тэр байгалийнхаа нэгэн хэсэг болж байгаа юм шиг харагдаж байгаа байх гэж бодож байна. За тэгээд эцэст нь хэдүүлээ Pre-Raphaelitуудын талаар ярьж болох юм. Bjorn Jones хэмээх зураачийн Андромеда Персей хоёрыг дүрсэлсэн бүр бүтэн цуврал гэдгийг маш олон зургаас бүрддэг. Тэрний хамгийн сүүлийнх нь цуврал болохоор тийм одоо аимшигт хорон гэж орчуулах уу. Тэгээ аимшигт хорон толгой гэсэн л нэг тийм цувралынх нь нэг зураг байдаг юм л та. Энэ дээр болохоор хэрвээ бид нар шууд энийг Персей ба Андромеда гэж хэлээгүй бол ойлгоход жоохон хэцүү юм шиг. Тийм байна. Тэгээ энэ Bjorn Jones-ын зураг болохоор цэцэрлэгт хүрээлэн дунд тийм маш их дэлгэрсэн ургасан алим жимстэй модны урталд ийм 6 өнцөгт худаг юм шиг байгаа. Тэр худган дээр хуйг дуулахаар нь бид нар Персей Баатар гэдгийг мэдчихээн. Тэгээд өөдөөс нь мэдээж үзэсгэлэнт бүсгүй Андромеда. Энэ үзэсгэлэнт бүсгүй үл яг л Pre-Raphaelitуудын гоо сайхны идеал болсон тийм дүрслэн. Тийм дүрслэлээр дүрслэгдсэн. Тэгээд Персей гэдгийг бас бид нар яаж мэдж байгаа гэхээр яг тэр хоёрын дунд гартаа Горгона Медузагийн толгойг барьсан байгаа. Тэгээд энэ гурвын маань гурвуулангийнх нь дүрс яг энэ худагт толмитээр ингээд харагдаж байгаа. Тэгэхээр энэ болохоор нэг ийм сонин хөрхэн зохиол байсан юм билэ. 1300-аад оны үед чинь 1314-өөс 1328 оны үед золоо хөтлөгч маань маш сайн мэдж байгаа нөгөө Moralizovны Овиди буюу хэн бичсэн нь мэдэгдэхгүй. Гэхдээ энэ чинь аль хэдийн сэргэн мандалтын үе эхэлж байгаа тийм үе. Тэгээд маргаалчлагдсан Овиди буюу. Одоо бид хоёр мэдээж маш олон их сурвалжаас ингээд томгуудаа хөргөж байгаа тий. Гэхдээ нэг Овиди хэмээх зохиолчийн метаморфоз буюу хувирал гэд зохиол маань дундад зууны үед дараа нь сэргэн мандалтын үед маш их таархсан байсан. Гэхдээ грекийн домогч маш олон тийм амар зохиолоттой. Тэнгүүд тэрийг нь зөөлөх, тэрийг нь христийн шашны одоо моральд ёс суртахуунд тааруулан илүү их ёс суртахуунчилсан тийм зохиолууд айгүй их байсан байхгүй. Тэнгүүд тэр тэгж ёс суртахуунчилж байгаагийн адилаар Bjorn Jones болохоор Bjorn Jones-ийн энэ зургийг харах юм бол эртний грекийн саяны домог гэхээсээ илүү бид нар Эдений цэцэрлэгт хүрээлэн тэгээд могоо гэдэг чинь өөрөө муу мухайгийн илрэл, нүглийн илрэлтэй сатан чөтгөрийг илэрхийлж байгаа. Тэнгүүд яг энэ Адам Евагийн дүрслэлтэй христийн шашны тэр дүрслэлтэй илүү ойрхон болж байгаа юм шиг. Тийм байна. Тэгээ надад нэг сонирхолтой санагдсан зүйл нь тэр одоо худгийн усан дээр 3 дүрс харагдчихжээ шүү дээ. Нэг нь Медуза. Гэтэл энд нөгөө Адам Ева хоёр дээр Эдний цэцэрлэг дээр бол Евагийн нөгөө тэр сониуч зан нь тэр хортой альмыг могооны санал болгож байгаа хортой альмыг идж байгаа шүү дээ. Энд гэтэл нөгөө энэ хоёрт Персид ч мөн адил Андромедад ч гэсэн Медузагийн царайг харах сониуч зан байгаад байгаа байхгүй. Гэтэл энэ хоёр игцэлж харж болохгүй учраас худгийн тусгал дээр Медузагийн царайг хараад байна шүү дээ. Гайхалтай тайлбар байна. Үнэхээр нэрэл яг худгийн тусгал дээр харах юм бол магадгүй арай тэр юунаас
Нэг чулуу болж хуурахгүй. А гэтэл энэ хоёрын сониуч зам байгаад байна. Адам Ева хоёр байж бас болох юм байна. А Медуза ч өөрөө могоон толгойтой шүү дээ. Нөгөө болохгүй хориотой жимс гэдэг ахалгаараа. Гой зураг байна, сонирхолтой. Бас их үеийн үед одоо нэг энэ Персей Андромеда хоёр маань одоо нэг юм архетип дүрслэл болцсон байгаа юм л да. Архетип буюу одоо нэг домог байгаад идэг, нэг дөрүүд байгаад идэг. Гэхдээ тэр дөрүүдийг ямар ч зуунд яг өөрсдийнхөө итгэл, шүтлэг, соёл, өөрсдийнхөө цаг хугацаа, өөрсдийнхөө мэдрэмжийн дагуу дахин ашиглаж, дахин тайлбарлаж болдог. Тийм их сонирхолтой дөрүүд юм байлээ. Манай хоёр маань. Тийм байна. Тэгээд бас яг бусад домгууд, бусад грекийн домогзууд гарч байгаа хайр дурлалын домгуудаас илүүтэйгээр нөгөө дундад сүнөөс хойш ер нь сонгодог урлагт илүү дүрслэгтэй гэдг нь өөрөө энэ хоёрын хайр сэтгэлийн бусад домгуудаас ялгаатай байгаа нь үзэсгэлэнтэй бүсгүй, ариун бүсгүй байна. Тэр охин ямар ч буруугүй, гимгүй. Аав ээж хоёрынх нь нөгөө хүү брэсгэт одоо хэрэтээцэн бардамнал зангаас болоод тэр бүсгүй аимшигт мангасын хоол болгож байхад нь тэр гимгүй үзэсгэлэнтэй ямар ч гим хоргүй ариун тэр охиныг аврах гад Баатар ир очиж байгаа нь яг л нөгөө хуйг дуулагтай Баатар ир үзэсгэлэнт бүсгүйг авардаг гэдэг яг нэг идеал нь бий болсон учраас маш олон дүрслэгдсэн байх гэж бодлоо. Гайхалтай. Үнэхээр яг нөгөө Рубенсийнхаа зургийг ч бас эргүүлээд харах юм бол яг энэ санаагаар нөгөө Путинер маань болохоор Персеийн хоёрыг дуулахуудыг ингээд салгаж байгаа, тайлж байгаа, хоёрыг дуулахуудтай ингээд тоглож байгаа боيو. Одоо ингээд нэгэнтээ үзэсгэлэн гог аварсан юм чинь энэ ертөнцид дайн зогсноо гэсэн бас тэр агуулга маань бол явж байгаамаа. За ингээд бидэнтэй хамт байдаг Од мөндрийнхөө сонсогч үзэгч та бүхэнд маш их хайртай шүү, маш их баярлалаа. Манай нэвтрүүлгийг та бүхэн маань NTV телевиз болон Од мөндөр радио 83.3 107 хост телефоноор хүлээн авч сонслоо. Нэвтрүүлгийн хамтран ажиллагчаар хариултай хадгалагын үйлчлэгийг санал болгож байгаа Худалдаа хөгжлийн банк Од мөндөр промо кодыг ашиглан багцаа ахиулах үйлчлэгээ санал болгож буй Mobicom маань оролцсон ажиллалаа. Маш их баярлалаа. Тэнд баярлалаа. Нэвтрүүлгийг хүлээн авсан Нарны аймгийн монголчуудад баярлалаа. Од мөндөр суваг энэ мэтлэн танин мэдхүн 1000 хөтөлбөрийг 2025 оны 7 сарын 1 хүртэл та бүхэнд хүргэх юм. Их хэлээрээ шинжлэх ухаан танин мэдхүг түгээхийн үйлсэд та нэгтгэх хүсвэл бидэнд таньд өгөх боломжтой. Нэг нэвтрүүлгийг 100 төгрөгөөр буюу 1000 нэвтрүүлгийг 100,000 төгрөгөөр үнэлээд та биднийг дэмжээрэй. Жилдээ ганцхан удаа 100,000 төгрөгөөр дэмжснээр шинжлэх ухаан танин мэдхүг түгээх энэ үйл хэрэг таны оролцоотойгоор амжилттай үргэлжлэх юм а. Зандан хүү миний нэр дээрх голомт банкны данс байгаа. 30 15 15 1942 30 15 15 1942 Та 100,000 төгрөгөөр шилжүүлэхдээ гүйлгээний утга дээр нь өөрийн нэр болон утасны дугаараа заавал бичээрэй. 100,000 төгрөг хандвалснаар Од мөндөр сувгийн алтан гишүүн болох юм. Шинжлэх ухаан танин мэдхгүй Монголд ялах болтугай.